Сайн байцгааны телевизэгчтэй. За энэ удаагийн хичээлээр бид нэр Windows XP үйлдвэрлэлийн системийнхаа хэрэглэгчийн тухай асуудлыг бол илүү нарийн дэлгэрэнгүй үзэх болно. За дараад нь болохоор бид нэр Кирилл хэсгээр яаж бичих вэ те? Кирилл хэсгийг одоо хэрхэн Windows-ийн юунд тохируулах вэ? Яаж бидний Кирилл одоо Latin хэсгийн оронд шийддэг вэ? Тэрийг яаж тохируулах вэ гэдэг асуудлыг бол авч үзэх юм аа. За ингээд хэдүүлээ эхлээд Windows-ийн хэрэглэгчийн тухай асуудалтай оръё. Тэгэхээр Windows үйлдвэрлэлийн систем дээр ажиллахдаа хүн болгон өөрийн гэсэн нэрээр одоо орох юм болцоотой байдаг. Тэгэхээр нэг компьютер дээр бол нэлээд хэдийн хэрэглэгч ороод үүсгээд тэр хэрэглэгч болон өөрийн гэсэн тусастай юм баримтчийг үүсгээд ажиллаа явах тийм ийм одоо болцоотой байдаг шүү дээ. За ингээд энэ хэрэглэгчийг хэрхэн үүсгэх вэ? Нэгэнт байгаа хэрэглэгчдэр би яаж одоо тохирхоо гэж тэр хэрэглэгчийн өөрийнх нь зураг ч юм уу нэрийг ч юм уу салих уу мөн хэрхэн одоо пассворд үүсгэж өгөө тийм нууц үүсгэж өгөө энэ тухай асуудлуудыг бид нэр ярьж өгнө. За бүх тохиргоо бол энэ control panel дээр явагддаг. Windows-ийн одоо бүх тохиргоо бол энэ control panel гэсэн энэ програмтай явагдсан байгаа. Control panel-ыг нэгтгэхлээр энэ маань өөрөө бол ийм олон одоо хэрэгсэлтэй ийм одоо цонхыг нээдгээ тийм. За магадгүй яг XP-г суулгасан үед бас яг ийм олон одоо цонхтой байдлаар харагдахгүй байж болно. Яг одоо тухайн үед нь харагдж байгаа адилхан юм те цэнхэр одоо ингэ дэлгэстэй. Тэгээ нэг хэрэгслүүдийг тодорхой үүрэг функцээр нь бүлгэлсэн байдалтай юм харагдуулдаг байж болно. Тэгэхээр энийг бол дэлгэрэнгүйгээр тийм ээ урд нь одоо хэрэгжилсэн ийм одоо уламжлалт хэлбэртэй болгож харуулах юм бол бид нэр энэ зүүнтлийнх нь панелд байгаа. Зүүнтлийн панелд байгаа энэ одоо линкэд дарж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ линкэд дарснаар энэ бол яг уламжлалт бидний одоо өмнө хэрэгэлдэг байсан тэр хэлбэр рүү орно. Өөрөөр хэлбэл бүх одоо тохирооны зүйлүүд нь бол шууд нүдэн дээр маань ил харагдаж байгаа ийм одоо байдлаар болох гарч ирдэг юм аа. За буцаагаад саяын одоо тэр хорон голборт орё гэсэн чинь яг одоо энд дахиад дараад бид нар буцааж орж болно шүү дээ тийм ээ. За ийм бол болцоо байгаа гэсэн үг. За тэгээ бидний хийх гэж байгаа үйл маань болохоор хэрэглэгчтэй холбоотой үйл байгаад байгаа. Хэрэглэгчийн одоо тохироо хийхэд бол энэ control panel-ийн dot-list байгаад байгаа. Энэ user account гэдэг. За энэ хоёр хүний дүрстэй энэ юу вэ тийм ээ? Icon ээж чинь. За user account-ыг бид нэр дарахад user accounts буюу одоо хэрэглэгчийн тархаа хийхэд зориулагдсан ийм одоо цонх нэгдэж байгаа. За энэ одоо нэгдсэн байгаа энэ цонхнол төр user accounts гэдэг энэ одоо цонхны үндсэн одоо home цонх нь болж гарч ирдэг. Тухайн үед бол энэ компьютер дээр хэдийн хэрэглэж байгааг нь бүгдийг харуулна. За Windows XP бол өөртөө бол ийм Geist гэсэн ийм одоо default хэрэглэгчтэй байдаг. Geist гэж нэрлэгддэг тийм ээ. За энэ хэрэглэгч бол идэвхжүүлээгүй байх юм бол off гэсэн байдалтай байна. Энэ бол шууд нээхэд бол харагдахгүй гэсэн. Харин бусад одоо сулгасан байгаа хэрэглэгчдэл бид нар харагданаа. За ингээд бид нар хэрэглэгчтэй одоо тохирох тухай авч үзье. За тэгэхээр бид нар бол энэ аль нэг хэрэглэгчийг сонгож аваад тухайн хэрэглэгчийн одоо яг нэрийг солих ч юм уу эсвэл тухайн хэрэглэгчтэй би бол зургийн солих ч юм уу ийм үдүүдийг хийх болцоотой болно. За ер нь энэ home цонхтой би юу хийж болох юм бэ гэхээр эхлээд бид нар энэ дээр яг одоо байгаа хэрэглэгчийг бол засахуул хийх хэрэгтэй байгаа нэ. Change the account гэж одоо байгаа хэрэглэгчийг одоо яг засах. Тэр хэрэглэгчийн одоо мэдээллийг засаж өөрчлөх гэсэн мэдээлэл байж байна. Хоёр дахь нь бол шинэ хэрэглэгч үүсгэх ийм одоо сонголт байж байна. За гурав дахь нь бол Windows яг өөрийнх нь анх нэвтэрч явахад гашиж байгаа тэр логин цонхны харагдах байдлыг өөрчлөх арай өөр байдлаар орж ирэх бас ийм одоо сонголт байдаг. За эхлээд бид нар бол хэрэглэгчээ засч үзүүлнэ. Одоо байгаа хэрэглэгчтэй тийм ээ. За энэ хэрэглэгчийг засгсан одоо ботон дарахлаар тухайн үед одоо суулгасан байгаа одоо Windows байгаа хэрэглэгчдийн жагсаалт гарчих юм байгаа. За хэрэглэгч болон өөрийн гэсэн тодорхой дүрстэй. За эндээс би аль нэг хэрэглэгчийг тийм ээ сонгож аваад дотч орох хэрэгтэй. За ингээ би одоо бол яг user гэсэн нэртэй юм хэрэглэгчийг л авцсан байж гэн энэ маань өөрөө бол юм шатрын дүрстэй зурагтай байна тийм ээ. За ингээд энэ хэрэглэгчтэй би юу хийж болох вэ гэдэг бол энэ зүүн талд байгаа жагсаалтуудад бид нарт харуулж байна. Зүүн талд байгаа жагсаалтууд. За энэ жагсаалтанд байгаа командыг би ашиглан одоо энэ хэрэглэгчтэй холбоотой тохиргоодог тийм ээ. Хэрэглэгчийн нэрийг солих, зургийг солих, пассворд үүсгэж өрөх гэх мэт ийм одоо үйлдэлүүд би бол хийж өгнө. За хамгийн эхлээд би одоо энэ байгаа хэрэглэгчийн нэрийг солих үйлдэлийг хийж байна. За нэрийг солих үйлдэлийг эхлээд надад ийм текст мэдээлэл бичих юм талбар гарч иж байгаа. Text box гэж нэрлэгддэг тийм ээ. За энэ text box-н дээр би өөрөө шинэ нэрийг бичих болно. Одоо саяын user гэсэн нэрийг бол би өөрөө батаач гэдэг юм те тодорхой нэр болгож би өөрчилж болно шүү дээ. За ингээд өөрчлөлтийн дараа би change name гэсэн ботон дарснаар одоо саяын хэрэглэгч нэр маань өөрөө батаа гэсэн нэртэй болсон байж байна. Бата гэдэг нэр бол
стартсан дээр харагдана. За мөн түншлэн энэ компьютер дөнгөж асааж авахд хэрэглэгчийн нэрэн дээр бата гэдэг чигсэл бол харагдах ёстой болж байгаа гэсэн үг. За энэ бата гэдэг хэрэглэгчил яг одоо бол пассворд буюу нууц үг байхгүй байна тийм ээ. Өөрөөр энэ хэрэглэгчийн нэрлэл ороход бол ямар нэгэн нууц үг орох хэрэггүй байх болцоод байгаа тийм. Тэгвэл би энэ дээр хэрэглэгч хэрвээ өөртөө нууц үг хийж өгөх юм бол би энд одоо нууц үгс цонхроо орж байна. За энэ дээр бол хэрэглэгчийн нууц үгийг бичих одоо эхний юм талбар дээр бол хэрэглэгчийн нууцыг бичих юм талбар бичгийн одоо текстийн талбар гарчсан байна. За хэрэглэгчил нууц өгөө өөрөө бол ямар нэгэн үсэг тоо тэмдэгтийг оруулаад одоо дурын ангоор бичнэ. Тэгэхээр хэрэглэгчийн бичиж байгаа нууц үг бол яг дэлгэсэн дээр бол өөрөө одоо үсгээр харагдахгүй шүү дээ тий. Зүгээр юм одоо од болж харагдаад байгаа. Тэгэхээр хүн яг өөрөө ямар мэдээд бичснээ магадгүй бас алдаж бичсэн байж болно. Тэрийг баттай болгох нь бол доотлын мөрөнд нь яг дахиж давтаж бичих хэрэгтэй байдаг. Тэгэхээр дээр ямар үг өгсөн тэрийг бол яг алдахгүй бичих хэрэгтэй гэсэн үг. За 3 дахь текстийн талбар нь болохоор энэ пассвортыг хүн өөрөө сүүлд мартаж болох юм тий. Хүн өөрөө нууцыг өөрчилж тэрийгээс мартаж болох юм. Тэгвэл өөрөө өөртөө зориулаад тийм ээ энэ одоо пасс бичсэн нууцыг санахад зориулсан мэдээллийг бол эндээ бичих ёстой. За энэ текстийн талбар дээр бичиж байгаа мэдээлэл харин ястаа хүний нэдэнд бол зүгээр текстээр харагдана. Тийм учраас тэрийг бол юу юуг шууд өөрийнхөө бичсэн одоо нууцыг бол энэ дээр бичиж болохгүй гэсэн үг. Тэгэхээр бол бүх хүмүүс харагчин шүү дээ тийм. Харин тэрний оронд энэ бичсэн мэдээлэлд тайлбарсан тийм одоо тайлбар өгч чиг зүгээр. Сая би зөвхөн тоогоор мэдээлэл бичсэн байгаа тийм. Тэгэл дараас нь тоож гэж би нэрлэдэг юм уу? Эсвэл яхаа би өөрийнхөө мэддэг ямар нэгэн тоо бичсэн тийм. Миний мэддэг тоо шүү. Эсвэл миний төрсөн өдөр шүү гэдэг юм байна тийм. Иймэрхүү байдлаар би өөрийнхөө энэ нууц болгож оруулсан мэдээлэлээр тайлбарсан мэдээллийг олж өгч. За тэгээд саяын тэр кредит гэсэн баатан дарахлаар нууц мань өөрөө үүсэж гарч иж байна. За энд бол энэ хэрэглэгч бол нууцгаар одоо хамгаалагдсан байна гэдэг нь тайлбар дээр харагдаж байна. За дараагийн сонголт. За энд бол одоо нэгэнд нууцыг үүснэ дараа бол тийм ээ. Нууцыг үүснэ дараа бол энэ бол хэрэглэгчд нууцтай болсон ч тэр нууцыг авч явах сонголт гарч иж байна тийм. Магадгүй би нэгэнт одоо нууцтай байж нууцыг айлгыг гэж үсэх юм бол нууцгүй болгох юм бол би сайн сонголт авах нь шүү дээ. Remove гэдэг юм команд гарсан байгаа. Тэгэхээр энэ нууцыг айлгах гэсэн команд. За энэ нууцыг айлгаж байгаа тохиол дурын ондоо хүн бол энийг айлгаж болохгүй. Одоо тэгэхээр чинь энд та одоо байгаа нууцыг бичиж энд бол эхлээ заав нэгтэг. Тэр нууцыг мэдэхгүй хүн бол айлгах гэж бол түүний нэрийнхээ таны нууцыг таахгүй гэсэн юм алдаа гэдэг байгаа шүү дээ. За энэ дээр би яг нууцыг сануулах мэдээлэл харуулж болно. Password hint гэдэг юм байгаа тийм. Тэгэхээр энэ дээр би чинь өөрийнхөө мэдийг тав бичсэн байх шүү гэдэг нь надад тайлбар харагдаад би тэр тайлбарыг уншны дараагаар өөрийнхөө яг одоогийн байгаа нууцыг бичээд тэгээ өөрчлөх юм бол энэ бол өөрчлөгдөж болно гэсэн үг. За энэ байдлаар бас нэгэнт нууцыг хийснээр дараа бид нар тэрийг өөрчлөж болж байна. За дараагийн команд нь болохоор зургийг солих команд байна тийм ээ. Тэгэхээр би дэлгэсэн дээр харагдаж байгаа өөрийнхөө хэрэглэгчийн өмнөх зураг дүрсийг бол шууд Windows XP-ийн өөрийнх нь одоо юугаар сольж болно. Windows XP дээр байгаа юм чагсаалтуудаа сольж болно. Facebook-оос би өөрөө яхаа бас тодорхой файлуудаас олж одоо сольж болно шүү дээ. Тэгэхээр чинь файлуудаас олно гэдэг юм сонголтыг хийсэн тохиолдолд үйлдвэрлэлийн систем маань бидний яхаа яг хамгийн түрүүнд My Pictures буюу одоо миний зургууд гэсэн юм хавцраа оруулж өгдөг шүү дээ тий. За My Pictures дээр би өөрөө ямар зургууд хадгалсан байна тэрлээ орно. Эсвэл би заавал My Pictures дээрс биш тий. Өөр газар сонгож болно шүү дээ. CD гэсэн дээрс ч юм уу тий. Энэ одоо дээдлийн Looking гэсэн хэсгээр дараад эндээс би өөр одоо яхаа дисгийг өөр замыг сонгож аваад өөр тэгсэн дээр зургийг авч болно гэсэн үг. За ямар нэгэн зураг хадгалсан юм хавцаг болсон байгавал тэндээс би өөрийнхөө одоо хүссэн тийм ээ өөртөө одоо таалагдсан зургийг би сонгож аваад open гэсэн баатан дарахлаар тэр зураг маань бидний одоо нэрний өмнөх одоо дүрс бол аваад очих. Энэ маань бас яг стартсан дээш бас харагдана. Мөн гаднаас орж ирэхэд тухайн хэрэглэгчийн одоо нэрний уралд харагдах ийм дүрс болж гэж байна. Хэрэглэгчдийн яадаг дараагийн одоо тохиргоо боллоор хэрэглэгчийн өөрийнх нь одоо төрлөг одоо саж өөрчлөх юм үйл байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч болгон заавал администратор буюу бүрийн эрхтэй байх алгүй. Зарим хэрэглэгчийг үүсгэхдээ бид нөхөн limited ийм эрхтэй үүсгэх шаардлагатай болдог. Энэ компьютер дээр ажиллаж байгаа лимит эрхтэй юм болохоор бусдын хийсэн юмроо бол орж үзэх хэрэггүй, тэрийг л арилгах хэрэггүй, өөрөө програм суулгах хэрэггүй ч юм уу те. Тодорхой одоо үйлдэлүүдийн бол хязгаарч гисэн байдалтайгаар үүсгэж болно. Тэгэхээр энд бол бид нэр тэр үүсгэсэн хэрэглэгчийнхээ эрхийн асуудлыг бол энэ хийж өгнө те. Админ гэх юм бол бүрийн эрхтэй болж байна. Лимит гэх юм бол тэр бол зарим нэг эрхүүд нь хязгаарлагдсан байдалтайгаар үүсгэж өгнө гэсэн. За ингээд энийг сонгочоод бид нэр доотлол нь change account type гэсэн баатан дарах хэрэгтэй. За би сая буцаад анхны байдал нь болоод cancel дээр гарчлаа гэсэн үг тийм. Тэгээ энэ бол яг бид нэр Windows XP дээр хэрэглэгчийн одоо үүсгэх тохируулах юм одоо үйлдэлүүдийг хийлээ. Буцаа home тавчид дарснаа яг анх нээсэн цонхоо дээр чинь шүү дээ. За шинэ хэрэглэгч үүсгэх үзье.
За шинэ хэрэглэгч үүсгэж тохиолдолд home гэсэн цонх дээрээ би хоёр дахь сонголтыг сонгосон байгаа даа. Тэгээ хоёр дахь сонголт маань өөрөө шинээр хэрэглэгчийн нэрийг асууж байгаа. Би өөрөө нэгэн шинэ хэрэглэгч үүсгэж байгаа учраас өөрөө шинэ нэрийг өгнө шүү дээ. За тэгээд тэрэн дээрээ би create гэсэн тавчиг дарахлаар хоёр дахь сонголт би энийг үүсгэж байгаа хэрэглэгч маань ямар эрхтэй байх юм бэ? Эрхийн бий зааж хэрэгтэй болж байгаа. За би хоёр дахь үүсгэж хэрэглэгчийг бол лимит байдалтай үүсгэх юм бол би лимит гэж дараад create account гэж орчин тий. За инглиар нөө home цонх маань буцаагаад ирсэн байгаа да. Home цонхонт бол түрүүчийн байсан хэрэглэгчийн нэрэндээ дахиад шинэ хэрэглэгчл үүссэн байж байна. Урдталтай өөрөө Windows-ийн өөрийнх нь default зургийг авсан байна. Мөн энэ бол limit account шүү гэдэг ийм одоо их зарлалт харагдаж штэ. За энэ хэрэглэгчтэй мөн бас пассворд өсгөж болно. Ялгаа авахгүй тийм ээ. Пассвортаа хоёр удаа давтчихчихэд за заавал тэ санал гуйг бичихгүй байсан ч болно тийм ээ. Тэр бол хүн өөрөө мэдчихэ гэж үзэх юм бол тэр тухайн хэрэглэгчл заавал тэ санал зориулсан мэдээллийг бол дахин хийгээд байх шаардлагагүй. За ингээд хэрэглэгчл үүссэн байж байна. За одоо хэрэглэгчийн цонхны яг анх логин хийж авахд харагддаг цонхыг өөрчлөх юм сонголт байдаг. Өөрөөр хэлбэл та одоо яг компьютерээр нэвтэж дөнгөж асаагаад авах үед тийм ээ. Тухайн компьютерт байгаа бүх хэрэглэгчийн нэрс ингээд харагдаад урдлах төсвүүд нь харагдаад би бол сонгож авдаг шүү дээ. Тэгэхээр заавал тийм байдалтай биш. Ерөөсөө яг зөвхөн хэрэглэгчийн нэр одоо пассвортыг асуусан юм цонх нэгдэл тэрэнд нь текстээр хүн өөрөө одоо нэрээ бичээ тэгээ нууцыг бичиж авдаг. Ийм байдалтай бол тэ орж болно. Өөрөөр энэ бол яг урднах үйлдвэрлэлийн системүүд нь тэ XP Windows үйлдвэрлэлийн системүүдийн одоо уламжлалт хэлбэр л дээ тэ. За энэ бол нэг талаас бол бас нууцлалын одоо асуудал байгаа даа. Тэгэхээр чинь тухайн компьютерт байгаа бүх хэрэглэгч нэрийг мэдэхгүйгээр хүн бол орж чадахгүй шүү дээ. Яг тийм байгаа тохиолдол тэ. За доотлын сонголт бол энэ яг хэд хэдэн хэрэглэгчийн оронд одоо шилжих гэж хурцлахад зориулагдсан ийм сонголт байгаа. Тэгэхээр яг хэрэглэгчтэй оронд шилжих болцоотой байна гэдэг нь бол яг сая тохиолдол дээр бол зааж өгсөн. За дараагийн бидний одоо зааж өгч байгаа зүйл болохоор бидний XP үйлдвэрлэлийн систем дээр яаж одоо кирилл хэсгээр бичих вэ гэдэг ийм асуудал байгаа даа. Тэгэхээр кирилл хэсгээр бичих нь бол бид нэр өөрсдөө одоо энэ үйлдвэрлэлийн системтэй кирилл хэсгийн гарны драйверыг суулгах хэрэгтэй байдаг. За бидний компьютер дөнгөж анх суухдаа зөвхөн латин үсгээр тийм англи үсгээр бичих ийм боломжтой байдаг. Тэгээ бид тэрийг бол тохиолдох хэрэгтэй маа. За энэ дээр бидний regional language option гэсэн юм төвсийг дараад тэгээд энэ цонхыг нээсэн байгаа даа. За энэ цонх нь бол өөрөө 3 табтай. 3 табны хамгийн ихнийх дээр нь болохоор бүсийн тохиргоо хийж өгдөг байдаг. За бүсийн тохиргоо гэдэг нь болохоор тухайн онд тохируулсан улсаас хамаарсан байдлаар тоо гэдэг бичих хэлбэрийг үсгийн юуны мөнгөний тэмдэгтийн одоо дүрслэл тийм ээ. Цаг болон он сарыг харуулах одоо тэр дүрслэлийг бол энд сонгож өгдөг. За дараагийн нь таб нь болохоор яг стаар хэлтэй холбоотой тийм ээ. Хэлний одоо тохируулга хийж өгдөг ийм language гэсэн юм таб байгаа даа. За language табн дээр бид нэр шинэ хэрэглэлт суулгахын тулд details гэсэн баатан дарах хэрэгтэй. Details. За details баатан дараахлаар одоо тухайн үед энэ компьютер дээр ямар хэл суулгасан байгаа нь жагсаал байдалтай гэж шүү дээ тий. Тэгэхээр дөнгөж суулсан компьютер мэдээ зөвхөн english гэсэн ганцхан одынхаа хэлний тохиолдол байгаа даа. За тэрэндээ би нэмэхэд бол add гэдэг энэ баатан дарж байна. Add баатан дарахлаар хоёр дахь яхаа нэмэлт юм харилцааг нэгдээд тэрэндээс би input language буюу одоо хэлийг сонгож явах юм жагсаалт бол доош хэлдэг жагсаалтыг би дарж явж байна. За эндээсээ Mongolian кириллийг сонгож авсан тохиолдолд энэ маань монгол хэлийг авч ирж байна гэсэн үг. За ингээд бид нарт ямар ч сан хоёр хэлтэй болцсон байж байна те. Би бол одоо энэ компьютер дээр англи болон монгол хоёр хэлтэй болцсон байж байна. Хоёр хэлтэй болсон те. Хоёроос дээш таны хэлтэй болцсон байгаа тохиолдолд аль хэл нь яхаа default хэл байхаа гэж ийм одоо тохироо хийж өгдөг. Default хэл гэдэг маань тухайн одоо компьютер асах үедээ байнга нэг хэлийг бол эхэлж сонгож байхаар тохиолж өгөх default хэлийг нэрлэж байгаа. За дараад нь бол бид нар энэ хэлнүүдийн орон шилждэг ямар төвчлөөр хийх вэ гэдэг бол зааж өгнө. Тэгэхээр би бол одоо энэ дээр яг гарны одоо ямар төвчлөгийг дарснаар энэ хэлнүүдийн орон шилжих вэ гэсэн юм тохироо хийж өгч байна. За одоо энд бол яг тохироо хийж өгөх зорилгоцсон цонхорсон байгаа даа. За одоо яг хэлнүүдийн оронд яг тухайн тохиолдолынхаа left alt shift буюу зүүн гартлын alt тавчиг shift тавчтай зүг дарснаар энэ бол яг хэлнүүдийн орон шилжих юм болцоодоо тохиолдсон байна шүү дээ. Би энэ сонголтыг бас өөрчилж болно. Өөрийнхөө одоо үснээр тийм ээ. Тэгвэл бол юугаа ганцхан төвчроод энэ өөрчилж болдоггүй. Заавал тодорхой төвчний хослол байдлаар хэрэглэдэг юм байна. Тэгэхээр энэ дээр одоо бол left alt shift гэдэг байдлаар би control shift гэж бол сольж болж байна тийм ээ. Тэрнээс л дан контролоор явах бас солих болцоо байхгүй байна шүү дээ. За ингээд control shift гэсэн байдалтай болгоод OK төвчийг дарснаар энэ хэлнүүдийн оронд шилжилт маань control shift-ээр бол солигдохоор болж өөрчлөгдөж байна гэсэн үг. За ингээд би OK төвчийг дарахлаар дэлгэцийн одоо яг доотлог notification area гэдэг урталт бол яг энэ хэлний тархинаас орж иж байгаа.
За тэгээ гаран дээрээсээ би түрүүчийн торхосоор контрол одоо shift-д дарснаар Монгол, Англи гэсэн энэ үсгнүүдийг сольж өгч шүү дээ, тийм ээ. Тэгэхээр EMO гэсэн байгаа тэгэхээр би кирилл бичсэн хэсэг, EN гэж байгаа тэгэхээр би латин үсгээр бичнэ. За бас яг хэрэглэгчдийн хувьд зөвхөн одоо кирилл үсгээр бичгээс гадна сүүлийн үед Япон, Солонгос, Хятад хэлийг бас их сонирхож судалдаг болсон. Тэр хэлүүд дээр мэдээлэл бичих, боловсруулах ийм шаардлага болсон даа гардаг болсон байгаа. Тэгэхээр энэ хэлүүдийг яаж суулгах гэдэг асуудал бас сонирхдаг. Тэгэхээр энэ хаан зүсгтэй холбоотой ийм юмнуудыг бид нар болоход саяхтай шууд авч болдгоо. Одоо энэ би түрүүчийн кирилл үсэг нэмсэнтэй адилхан оруулж ижин. Гисэн хэдий боловч энэ төр бол яг түрүүн өндөр шууд Монголын кирилл гэж байсан бол энэ дэр бол ямар нэгэн одоо Хятад ч юм уу, Япон ч юм уу те Корея үсгийн юм одоо сонголт энэ дээрээс байдаггүй. Тэгэхээр улсууд нь болохоор 35 ч юм уу те тийм цөөн таны үсгийг хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр тэр маань тусдаа бас энийг суулгах хэрэгтэй болж байгаа. За одоо энд орж ижин тийм ээ. Түрүүчийн regional language авсан гэсэн цонхныхаа дуундлын хэсэгт энэ бол яг өмнөд Ази улсуудын хэлүүдийг суулгасан ийм сонголтыг бий болгох. Энд уртлын чекэнд дарж байгаа шүү дээ. Чекэнд бол дарж байгаа тийм ээ. За ингээд чекэнд дарж гисэн тохиолдолд энэ маань одоо яг за энэ улсуудын хэлийг суулгах болцоотой болж байна гэсэн ийм л мэдээлэл надад өгч байгаа. За хэрвээ би энийг суулгах хүсэх юм бол окей дарна. Энэ маань нийтийн 200 гаруй мегабайтын зай ажиллана гэдэг нь бол надад анхааруулж байна. За окей тавч дарсны дараагаар тухайн одоо хэлийг суулгахтай холбоотой юм үйлдэл явагдана. За энэ бол яг систем өөрөө Windows-ийн өөрийнх нь CD-г нэгчих. Өөрөөр анхны одоо XP-г өөрийнх нь суулгасан install-ын CD-г бол нэгдэг. За энэ CD бол таны гарт ойрхон байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг та өөрийнхөө CD-ROM driver-тэй хийгээл окей тавчиг дарснаар энэ маань яхаа өөр автоматар суулгачдаг юм аа. За харин CD хийгээг байгаа тул энэ бол яхаа алдаа өгöd гарах нь боломжтой шүү дээ, тийм ээ. За нэгэн CD-г суулгацсан байх юм бол одоо бол энэ жигсаалтан дээр орж ирсэн багсаа, тийм ээ. Дүүчтэй адилхан add language гэдэг шинэ хэлийг нэмэх хэрэг орж ирэхэд энэ төр бол ороод ирсэн. Би тэрнээ сонгож авснаар бүр хэлнийхээ одыг бол гарныхаа одоо driver дээр оруулж байна. Тэгэхээр энд бол control одоо яхаа shift-д дарахлаар хоёр хэлний оронд англи монгол хэлж ирсэн бол хэрэг би саяхыг суулгаж ирсэн байгаад бол өшөө яхаа дахиад нэг хэлний бүтэд англи монгол одоо японч гэдэг юм те гурван хэлний оронд шилжих болцоотой болно гэсэн үг. За дараачийн асуудал бол бид нэр өөрсдөө фонтуудыг суулгах асуудал байгаа даа. За бас control panel дээрээс фонт гэсэн одоо төгсөд дарж аваад ингээд Windows-ын фонт гэсэн хавцаа шууд нээсэн байгаа. Энэ тохиолдолд яг одоо надад суулгасан бэлэн фонтууд харагдаж байна. За шинээр суулгахын тулд файлсныхаа install-ны фонт гэсэн энэ командыг сонгож авахлаар за энэ фонтыг нэмэх зорилготой тусдаа бас нэг харилцаа цонх нэгдэж байгаа. Энэ харилцаа цонхон дээр би фонтын файлуудыг байрлуулсан хавцаа зааж өгсөн байгаа. Аль дискний ямар хавцанд байрлуулсан бэ те тэрийг би өөрөө олж өгнө. За би энэ фонт гэсэн хавцыг зааж өглөө. Тэгэхэд тэр хавцанд байгаа фонтуудыг өөрөө ингээд бүгдийг нэмээд байгаа гэж байна. За тэгмгот би select олох юм бол яг энэ маань бүх тавчиг бүх одоо фонтыг идэвхжүүлж байгаа гэсэн. Эсвэл би тэрийг сонгож болно. За ингээд идэвхжүүлсэн сонгоод фонтуудыг би яг бүгдийг суулгаад окей тавчиг дарснаа энэ маань сууж өгнө. За одоо энэ дээр гарч иж байгаа цонх нь болохоор яг сая энэ фонд урд миний хахта суудсан байгаа учраас дахид дарж суулгах гэсэн яг ийм анхааруул гаргаж байгаа. За ингээд биднэрт бол саяын фондод сууснаар одоо би өөрийнхөө хүссэн фондоор мэдээлэл бичих болцоотой болж байна гэсэн үг. За өнөөдрийн хичээлээр бид нэр Windows XP үйлдвэрлэлийн систем дээр хэрэглэгчийг шинээр яаж нэмэх вэ? Одоо байгаа хэрэглэгчдэр яаж өөрчлөлтүүдийг хийдэг юм бэ гэх мэт тийм ээ. За ингээ хэрэглэгч болсон хүмүүс өөрсдөө бол нууцыг яаж хийх вэ гэдэг зөндөө асуудаг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой бүх асуудлуудыг яаж шийдэх вэ бол зааж өглөө. За мөн түншлэн үсгийн фонт гарны драйверыг яаж суулгах вэ? Бид нар өөрсдөө хүссэн одоо хэл дээр хэрхэн одоо бичиг баримтыг боловсруулах вэ гэсэн ийм асуудлуудтай холбоотой юм зүйлүүдийг бол зааж өглөө. За ингээд энэ өнөөдөр үзсэн хичээлүүдэд та бүхэн гэртээ маш сайн давтаж хийж сурж аваарай. Юугаар хичээл маань өндөрлж байна. За баяртай.